шатны аюулгүй байдлаар холбоотой мэдээлэл өгнө. За шат хэрэгтгөө аж ахуйн нэгж байгууллага ерөөсөө байхгүй цөмөрөө яв. Шатны дээгүүр явдаг шатны аяда ашиглалтуу одоо хөнгөж ерөөсөө байдаг. За энэ дотор бол өнөөдөр одоо барилгын одоо үйлдвэрлэлтэй холбоотой одоо шат давтсан мөн зөөрийн шаттай энэ үгтийн тухай аюулгүй байдлыг мэдээлэл нэ. За энэ зарим мэдээлэл нээсэн. За юуны өмнө энэ барилгын шатвал энэ заргуун дээр бол одоо огсорсон шатай. За энэ хөдөлгөөн шатай. Доороо дугуйтай дугуун дээр яасан. Шатыг нь байрлуулахын өмнө заавал яг одоо тэгш гадагуутай доор нь одоо эрзэн хэмжээг одоо төгчөө хийсэн байх. Тийм одоо шаардлагыг тавьдаг. За энэ дээр бол хөдөлгөөн шат байгаа учраас хөдөлгөөн шатыг одоо дугуйг нь хязгаарсан тийм хязгаарлагчуд төгчөөнөө байх. За энэ зөөрийн шатн дээр хөдөлгөөн шатн дээр заавал яг буусныхаа дараа тэр төгчөө юунуудыг авч иж хөдөлгөөн хийх ёстой. За энэ дээр шатнаас одоо эвзүүлэх дээш нав юм дамжуулах гэдэг заавал яг тийм зүйл болохгүй гэдэг шаардлага. Нөгөө талаар шатыг зөөх одоо өндөр шат хэрэглэх доош буух шатны зөөх зөвхөн яг шатн дээр заавал хамгаалтын бүсийг хэрэглэнэ гэсэн ийм стандартын шаардлагуудыг гаргаж өгсөн байна. Дараагийн. За шатууд ямар ч ийм шаардлага тавигддаг. Нэгдүгээр ямар ч шатыг бол 3 зэрэг дээр байлгаж байгаа. Чагтууд нь ажиллаж байгаа шат өөрийн бие төв шамаг одоо шатны тулах босоо бариудын одоо дунд байлгасан. Нэг нь голдон зогсон гэсэн. За мөн өөрийнхөө одоо хувцс хамгаалах хэрэгслийн талаар бас яг шат хэрэгтэй. Бодлын хууданд янз бүрийн одоо юм наагдсан байна уу гэдэг хатгахаас хамгаалсан юм одоо шалгаж авах юм байна. За дараагийн дугаарт нь одоо шат болохгүй зөөлөвчтэй эсхийг одоо шалгана. Тэг шатруудаас болгоцсон байна уу те зөөлөвчийг хийгдсэн байна уу гэдгийг шалгах юм байна. Дараа нь сонгогч бүр одоо сонгосон шат сойжлогдсон эсхийг шалгана. За мөн одоо орцогчдын дамар хүчтэй гişүүрийг төгжээ дээс зэргийг бол зөвхөн яах. Нэг бас шатныхаа илтгүүлэлтийг ингэ шалгах юм байна. За энэ дээр шатны юунууд байх шиг байна. Тавигдах шаардлууд байх шиг байна. Томроо. За энэ байдлын шатаа байхгүй. Манай хот энэ шатыг бол зориултын шатыг бол ингэ усарчиж байгаа. Хамгийн гол нь яадаг вэ гэхээр хандаа эхэлж өгдөг. Одоо стандарт дээр болохоор юу байгаа шүү дээ. 50 м квадрат буюу хоёр одоо шатны хоёр дахь шатнаас эхлээд яг агсалтайгаар бэхлэгээ хийх хэрэгтэй. Заавал бэхлэгээ хийх хэрэгтэй. Энэ бэхлэгээ хийхгүйгээс болж яг нордог. Тэгээд дээрээс нь хүн ундаг ийм тохиолдол зөндөө гардаг. За өнгөрсөн одоо 7 сард энэ нэгэн барилгын компани юун дээр юм гарсан. Засвар ажилтдаг ийм шат нурсан юм тохиол гарсан. Тэр бол одоо бэхлэгээ хийгээгүй учраас татагтаа нурсан тийм тохиол гарсан байна. За зориултын тэр Япон шат гэдэг байна шүү дээ. Япон шатн дээр дээдлийн хамгийн гол нь юунууд нь байх байгаа. Хамгийн дээдлийн хэсэг дээр хамгаалтын хашлууд байх байгаа. Хамгаалтын хашлыг яг үгээр манай эсвэл өөрөө өснө авдгүй юм уу? Эсвэл одоо тэр хамгаалтын хашлыг өөрснөө нэмэгдэл байдлаар хийж өгч таахгүй. За энэ дээр их хөтөг шаардлагач байна. Ер нь бол шүү дээ. Энэ дэлгүүрүүд зарагдаж байгаа, барилгын материал дэлгүүрүүдэд зарагдаж байгаа энэ
энэ өвдөг энэ А шат байна. Тэгээд тэр сундаг шатнууд байна. Энэ бол дандаа ахын зориулттай. Ер нь ахын зориулттай. Гэхдээ ахын зориулттай шатыг үйлдвэрлэлийн зориулттай ашиглах юм бол үйлдвэрлэл болчихж байгаа юм бол. Тийм учраас тухайн одоо тэр шатыг ашиглах талаар яг мэдээлэл тухайн тэр зарц борж орлуудж байгаа байгууллагаас нь яг техникийн пассвортыг аваад тэн дээр ямар шаардлага тавигдгийг түүнд нийцүүлж тэр яг шатыг ашиглана. Ер нь бол та нар мэдж байгаа тэр олон улсын одоо шинэ бол барилгын байгууллага барилгын үйлдвэрлэл дээр энэ шатны зөөрийн ааштай өөрөөр ашигтай хоригдсон байгаа шүү. Манай норм дээр бол байгаа юм бол. За энэ дээр нөгөө сундаг шаттай. Сундаг шатыг 3 метрээс 4 метр дэш бол яахгүй гэж явуулдаг хоригдсон нэгэнд заасан байгаа. За тэр сундаг шатн дээр бол 4 метр дэш заавал 2 хүн ажиллана. Нэгэн доорных туулж одоо нэгэсэндээ айл руугийн давхар хангаж биендээ мэдээлэл дамжуулна. Энэ зөөрийн энэ шат А шат буюу энэ сундаг шатн дээр заавал янз бүрийн одоо хүнд юм өргөхтэй тийм ерөөсөө тийм ажил хийх хоригдлоо. Яагаад гэвэл хүнд юм өргөж байгаа энэ шатчаа даацны хэтрээ нурах энэ янз бүрийн төвчээр устгах тийм ажилтай. Энэ тодорхой хэмжээний даацтай байгаа шүү дээ. За барилгын шат тавцсан гэх. За энэ төрөний ярьдаг нэг барилгын нэг зөөр маань Япон шатнууд байна. Одоо манайхны шатнуудыг усрахтаа тэг бүрэн бүтэн байдлыг ерөөсөө ээжүүдээр хангаддаг. Хөндлөлтөд хийдэг ч зөвхөн дээдтэй дөрвөн болонгийн усарчаад дээдлийн хашлтны хэсгийг усрах ингээд хашиж орчиж байгаа. За шат тавцсан гэж байна. За тавцсан гэсээ одоо манай барилгын байгууллагад усралтаа хийгээд хүйтнээс үл яах вэ? Усралтаа гэдэг дууссан байгаа. Одоо дотор талтаа орохдоо яах вэ? Энэ давцсан ашиглаж байгаа. За давцсан гэх нөгөө зориултын шатн дээр давцсангаа хашлгаа хийхгүй яах вэ? Зөвхөн одоо хар панараар юу хийж байгаа давцсан хийгээд тэрэн дээр нь одоо шавар одоо өрлөг тийм хийж байгаа. Ундаг тийм тохиолдол их гарч байгаа. За энэ 2016 он гараад одоо нэг компанид 2 услуулсан байна. Гэхдээ барилгын компани биш. Худалдааны компани. Яагаад гэвэл энэ компанид 2 хүн нас орсон байна. Энэ хоёулаа яасан? Энэ шатыг ашиглаж байгаа. Тэр шатыг хашлах хэрэгтэй нэг хоёрдугаар хамгаалтын бүс хэрэглэв. Энэ хоёрын аль нэг нь хэрэглэх хэрэгтэй байхгүй юу? Хашлахтай болно. Эсвэл яах вэ? Хашлахгүй бол давцсан дээр хамгаалтын бүсийг бүртгэл хийж болчихж байгаа байхгүй юу? Тэгээд нэг компани дээр энэ жил 2 хүн нас орсон юм болсон шүү. Энэ барилгын компани биш. За энэ дүүжин шат. За дүүжин шат бол ерөөсөө барилгын компанид ашиглаж байгаа дүүжин шат. За энэ эсрэг ачаан дээрээс анхаарсан анхаарах болохгүй. Эсрэг ачаан дээр энэ дээр одоо энэ шатн дээр одоо шатных нь одоо жин хийдин тийм техникийн пассворд дээр бичигдсэн байна. Өөрөө жин тэр аюул жин дээрээс нь одоо 2 хүн ажиллана. Дээр нь материалууд нь байна. Тэгээд нийт ингээд 2 дахин үзүүлж яах вэ? Энэ эсрэг ачаан гарчих хэрэгтэй. За бид нар ингээд чадхтай яваад дээр ингээд зарим тохиолдолд юу үздэг. Энэ бол тусгай өөрсдөөс хариуцсан усан дэсгээр байгаад тэгтээ бид нар аюулгүй байдалтай холбоотой үзэж байгаа. Тэгэхээр зэрэг эсрэг ачаан дээр ягуухад хэдэн одоо шууд хог авчид эсрэг ачаан дээр тавьчихсан. Эсвэл цэм тавьчихсан. Энд яадаг зэрэг ямар нэгэн даацсан юм сатгиж байгаа ингээд даас нэг удаа яхад нэг мусраа авчдаг. Энэс бол ослох гардаг дөнгөсөн жид манай юун дээр хасан ослотоо мэдчихэж байгаа шүү дээ. Туалет ослот. За энэ дээр аюулгүй байдлын төвчээ энэ төвчөөнийх нь юмнуудыг манай хэрэгс хэрэгдэж шүү дээ. Тэгээ аварын юмнууд амь олс гэж ярьж байгаа. Аварын одоо хувьд өөрт нь одоо холбоотой тийм олсонд нас төвчөөнийг илэрхийлж хийдэг. За энэ механикууд ажилладаг нь шалгалтгүй тийм юмнууд байна. Наяарч. За энэ дээр
Ослын дэгдийн төрөл очиг аюулаа хөрөх гэдэг шат зөвлөгөөдүүд хүн байх болохгүй. Зарим нь одоо маш залхуураад яадаг гэдэг төрөө явчихдаг шүү дээ. Одоо энэ гэрлийг солихын тулд яг зөөгөөж тэр чигээр ингээд дээр нь хүнээ буулгахгүй төрж ингэж явж байгаа юм өндөр. Тийм одоо эрсдэл ахаа. За гар шатхан явдаг шатхан мандын тэгшвэс газрууд байна. За зөвлөхүүд дээр нь одоо хүн сууж явах хоригдсон гэдэг энэ хүн бандан хазаасан. За урьдчилсыг арга хэмжээнд дууг одоо чигдэхгүй байдлаар хийх шатруудаар явуулах хилжүүлэх. Дугуйнуудыг үүсэлттэй төгссөний дараа бандан дээр одоо хүмүүсээ гарах ийм боловсролыг арга хэмжээнд байна. За шат бандангийн гишүүрээ үед одоо ямар хохрол баян төчөж болох гэдэг энэ дээр шат бандангаас онол гэмт юм зөндөө харна. За гин гарах хин шалтгаан бол гэмтлийн цогтой одоо хөндлөрөд хэрэгссэн. Нэг дээр хөндлөрөд шалгаагүй зөв дотор хийчдэг тийм зөндөө байгаа. За хуучин бол юу яадаг гэсэн шүү дээ. Олон жил ажилласан бол мэдж байгаа. Ер нь бол банзаар хийчдэг гэсэн. Ер нь банзаар одоо нэг баснда ингээд хормовчин хийгээ хийчихэд гадагшаа янз бүрийн нэг чулуу молоо төмөр мөрний өрөвч ёрга шатнаас доош ундгүй байхгүй. Тэрнээс хамгаалсан хормовчд ерөөсөө хамгаалтай юм дээр ерөөсөө хийдэг. За шатны хөлний хоорондын алхам хоорондын за хол байрлсан. За хамгаалтын бүс хэрэгдээгүй гэсэн юм шалтгаанууд байна. Учин сэрэг арга хэмжээнд мөн адилхан дээр тухайн шат мандантайгаа холбоотой яаж чадсан, яаж усарсан, яаж шалгасан, яаж тушсан ийм учин арга хэмжээ. За энэ дээр нэмээд нэг хэлчихвэл тэгээ барилгын норм дүрм дээр 4 м хүртэлх шатыг яах вэ? Байгууллагын тухайн одоо талбай инженер мастер юм те өөрөө одоо тэр ашиг осуудтайгаа нийлж байгаа шалгах болно. 4 м-ээс дэше бол яах вэ? Тухайн байгууллагаас гаргасан комисс талбай инженер, хаб инженер дөөр яах вэ? Ашиглаж байгаа тэр хүмүүсээс нийлж байгаа яах вэ? Тухайн шатаа заавал шалгаж иж маа ерөөсөө шалгах шатаа өнөөдөр ашиглаж байгаа пар гэж буучаар маргааш нь эсвэл 14 онд өгсөртэй ярьж байсан амарчаар ирэхтэй нөгөөдгөө буцаа шалгахгүй өөжи зүгээр байсан гэж ойлгохоор байгаа. Тэгээд нөгөөдг нь нуурч өмгөө ямар нэг гэмтэлтэй мэддэг хүн гэдэг. Гаргадаг. За шатбандангийн гишүүрийн үед тавих хөндөөр хугарах. За саний энэ ярьсан утас хаяулах газар саний явж давхцсан юм шүү. За шатбандангийн талаар юмрхүү мэдээлэл. Асуулт авах